баярлалаа. Тэг ингээд юм зэгцэндээ орж байгаа хувьд баяртай байна. Энэ Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэн дээр хяналт тавьдаг монополи эсрэг газар. Хуучин шудраг ус төрөлчлөлөө газар. Энэ яг ингэж явах ёстой юм уу? Одоо тухайн үедээ ч бидраас хүнддэг байсан. Сонгуул болдог казах бичгээр казах хэлээр бүх сурчлагаануудаа бичээд тавьсан. Ардын нам, Арчилсан нам гээд хоёр намын сонгуулийн ажлын хэсэг штабынханд бас албан бичиг тухайд хөргүүлж хариуцлага арга хэмжээг хуулийн дагуу авч ирсэн. Тэгэхээр монгол хэлний хяналтанд хэрэгжилтэнд яг хэн хяналт тавих ёстой юм бэ? Энэ монополи эсрэг газар үйлчлүүлээд хяналтаа явах ёстой юм уу гэдгийг нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаар асуулт газар усны нэр өөрчлөлтөнтэй холбоотой яг бас л намайг шудраг ус төрөлчлөлөө газрын дараагаар ажиллаж явах цаг хугацаанд хөндөгдөж исэн асуудал. Тэгэл гомдлыг гаргаж исэн. Сүүлдээ баахан казахуудад баялгүйчүүдэд бас баахан загнуулж, баахан л бүлэдүүлсэн. Энэ яагаад ингэж өөрчлөлт идэм бэ? Энийг одоо ингэж дураараа өөрчлөлт байх нөхцөл суурийн тэнд үнэхээр бий болгоцсон учраас ингэ яваад идэм юм уу? Одоо сайн нөгөө сонгуулийн тухай хуулийг хүртэл сонгуультай холбогдож хүртэл хэллээ шүү дээ. Та газар орон нутгийн нэршил байна. Энтэй холбоотой асуудал. Тэгээ энэ олон газар орны нутгийн нэрийг өөрчлөөд авах ер нь нөхцөл байдал ийм суур байдлаараа цаашдаа яваад ах хэвээр мó гэдгийг би асууж. Гуравдугаарт газар геодо зураг зүүн газрынх маань бас байх шиг байна. Саяхан бас Нямбатар дарга байханд дайцгаагалсан. Энэ Нисхийн ярамгийн чиглэлийн улсын хурлын гаргасан тогтоолыг уулын нэрээр нэрлснээс улбаатаагаар авчиж 2011 онд танаа байгууллагын удирдлагаар ажиллаж исэн хүн байгаль орчны сайттай нийлж хагаад координацийг өөрчлөөд байгаль орчоо тухайн ногоо хөгжлийн яам өөртөө аваад за ингээд газар зарах процесс явагдсан. Энэ эцэлх нь бол 2023 онд бид нар барилга хот байгуулалтын яам тухай үед нийслэлийн засаг дарганы нам газар байгаль орчин хүнсэд аж ахуйн байнгын орноос тогтоол гараад хэрэгжүүл гэдэг шийдвэр гараад тэрний дагуу улс хэрэгжүүлж явсан байдаг. Тэгээд газар усны нэртэй холбоотой ер нь энэ хэл нутгийн заагтай холбоотой ийм олон асуудлууд үүсээд идэг. Тэгээд энэ дээр манай яг мэргэжлийн агентлаг өөр ямар байр суурьтай байд юм болоо гэдгийг асуух гэж. За хайрлалаа. За хэдэн номер хариулах вэ? 5 номер. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. За Монгол улсын үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн 1-р хэсгээр монгол хэл бол төрийн албан ёсны хэл гэж заасан байдаг. За энэ учраас бол монгол хэлний тухай хуулийн дээр Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан хэргийг бол монгол хэлээр хөтлөн явуулна. За газар нутаг, засаг захиргааны нутаг дэвсгэрийг нэгж гудамж зам талбай хил хязгаар хаягийг бол монгол хэлээр одоо хөтлөн явуулна гэсэн ийм одоо хуультай байгаа. За тэгээ энэ хуулийн хэрэгжилт бол бид хүн энэ улсын хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор Монгол улсын хэмжээний газар зүй нэрийг бол баталсан байгаа. За энэ одоо тогтоолыг бол 4 жил тутам бол шинжилж явах ийм үүргийг улсын газар тухайн үед л өгсөн. Гэхдээ энэ тогтоол маань өөрөө 2017 онд л нэг удаа Хинти хан уулыг Бурхан халдун уул болгож шинжилснээс өөрөөр бол өөрчлөгдөг байгаа. Ингээд 2017 оноос хойш Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Энэ дээр бол энэ газар усны нэрийг өөр хэл дээр нэрлэж байгаа энэ асуудлыг бас зэгцлэхээ орон нутгийн засаг дарга нарын одоо бүрэн эрэхэд бол энэ газар усны нэрийг монгол хэл дээр өөрөөр их хурлын тогтоолыг мөрдүүлэх ийм үүрэг бол заасан байдаг. Тийм учраас бол энэ ажлыг одоо цаашид бол хяналт тавьж ажил. За мөн одоо нийт ард түмэнд бол монгол хэлээр газар усаа нэрлэхийг бол уриалсан ийм зарлиг гарч ирсэн. За үүнтэй холбогдуулаад эрүүгийн тухай хууль дээр бас өөрчлөлт орсон. За энэ хуулиар бол газар усны нэрийг албан ёсны баримт бичгээр өөр хэлээр одоо нэрлэх, орчуулж нэрлэхийг бол хоригдсон. Энэтэй холбоотой бол хариуцлагын ийм механизмыг бол бүрдүүлж өгсөн. За мөн зөрчлийн тухай хуулийн дээр энэ төрлийн бас одоо асуудлыг зохицуулсан. За ингээд бол 2017 оноос хойш за зарим нэр бүхий иргэдээс газар усны нэрийг монгол хэлнээс өөр нэрээр хэрэгжилж байгаа
За зарим аймаг дээр бас багийн нэрийг аймгийн иргэдийн хурлаар бол өөр хэлээр одоо нэрлж баталсан ийм зөрчилтэй асуудал үүссэн. За үүнтэй холбогдуулаад манай байгууллагаас за холбогдох 9 байгууллагын төлөөллийг оролцуулж 6 аймаг дээр бол энэ төрлийн шалгалтыг бол зохион байгуулсан байгаа. За ингээд бол энэ 6 аймагт бол Сүхбаатар, Дорноговь, Булган, Дундгов, Дархан бол Говь Сүмбэр, Орхон гэсэн аймагуд хамрагдсан. За энэтэй холбоотой 1500 орчим нэр монгол хэлнээс өөр нэр дээр энэ 2003 онд батлагдсан байна байж болзошгүй маа гэдэг ийм одоо урьдчилсан суурин судалгаа гарсан. За энэ хүрээндээ бид нар бас одоо ажлын хэсэг байгуулад Баян Улгийн аймагт ажилласан байгаа. За Баян Улгийн аймагт ажиллаад бид өнөөдрийн энэ тогтоолыг оруулж ирж байгаа 319 нэрийг одоо Орос, Тува, казах хэл дээр үл нэрлэгдсэн байна, нэрлж баталсан байна тухайн үед. Тийм учраас дахиж өөрчлөлт шинжилж батлуулах юм шаардлагатай гэсэн утгаар өнөөдрийн энэ одоо тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал орж ирсэн. Цаашид бол бас түрүүний нэр дурдсан аймагуд дээр мөн адилхан одоо Орос, Хятад гэсэн одоо Тува гэсэн нэрүүд дээр бас нэрлэгдсэн ийм газрууд байгаа. Энийг бол бид нар үе шатаагаар ингээд оруулж ирж энэ улсын хурлын тогтоолд бол нэмэлт өөрчлөлт оруулах юм аа. За улсын хэмжээнд бол энэ газар зүйн нэрийг тодруулах ажил 8 аймаг дээр бүрэн хийж дууссан байна. Одоо бол 49.5% хэрэгжилттэй явж байгаа. За хоёрдугаар тэгэхээр бид өхөн бас энэ нийс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хамаарах Богд уулын дархан цаасд газрын хөлийг 1995 онд тогтоосон. Энэ одоо тогтоосон хөлийг сая бас гишүүн хэллээ 2018 онд бол энэ буруу зургалж тогтоосноос болж байгаль орчны яамн дээр юм зөрчилтэй шийдвэр гаргах юм нөхцөл бүрдсэн. Үүнийг бол 2019 оноос хойш ажлын хэсэг байгуулагдаж ажиллаад ингээ 2023 онд зассан. Энэ засаж шийдсэнтэй холбоотой бас нэлээд одоо За гүйцэн шариулын 5 номер. тухайн үед одоо байгаль орчны сайдын тушаалаар за мөн одоо нийслэлийн сахдаргын загшамжаа шийдвэрээр газрын эрх олгогдсон газрууд хүчингү болсонтой холбоотой бас маргаан зөрчил гарсан. За энэ шин буюу одоо бид шинжил тогтоосон буюу за улсын хурлын тогтоолоор батлагдсан газар зүйн нэрийн хэлийн засгийн дагуу бол одоо мэдээллийн сандаа оруулаад энийг мөрдөж ажиллаж байгаа. Ер нь бол цаашдаа бид нар энэ бүх тусгай хамгаалалтай газар за мөн одоо хэлийн засвуудын маргаантай асуудлыг бол газрын нэгдмэл сангийн одоо цахим системд үнэн зөв оруулж түүнийг мөрдүүлэх тал дээр бол бодлогын төвшөнд бас одоо арга хэмжээ авч ажиллаж байна. За Монгол хэл монополи эсрэг газарт асуулт асуусан байна. Хэн хариулах вэ? Ажлын хэсэгт нь байхгүй юм байна да. За Батэрдэн гишүүнд тодруулъя. Тэр монополи эсрэг газар дээр юугаач хийж монгол хэлний тухай хууль хэрэгжилт явуулдیں۔ Тэрийг одоо та хэд манаас шалгахгүй бол цаашдаа бас өөрчлөх юм руу оруулахгүй болохгүй хаа гэж бодож байгаа. Энх манлаа дарга энэ танах дээр яг нэгдсэн санд бүгд бүртгэгдэж байгаа юу гэдгийг би асууж байгаа. Ягаад гэвэл тусгай хамгаалалтай газар нутаг өөрийн гэсэн системтэй байгаа. Тэнд тухайн аймаг сумын хэлийн цэс мөн уулын нэршил энэ төр бас зөрдөг тохиолдлууд гардаг. Тэгээ яг би одоо бас өөрөө сайдаар ажиллаж байсан үед яг Монгол улсын энэ газар нутгийн мэдээллүүд танаа геодод зурагдсан мэдээллийн улсын нэгдсэн санд нэг байдлаар бүртгэгдэж байгаа юу гэдэг дээр эргэлзэж байгаа. Мэдээж газар орон нутаг болго өөр өөрийнхөө нэршлэлээр иргэд нь өөрсдийнхөө нэрлээ явуулсан байдаг. За 5 номер хариулъя. За засгийн газрын 2020 оны 150 дугаар тогтоолоор газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем гэж одоо системийг байгуулсан хэвлэлд нэвтрүүлсэн байгаа. За энэ системэн дээр бол энэ урд өмнө нь одоо улсын хурлын тогтоолоор шийдвэрлэгдсэн бүх засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн хэлийн цэсийг бол бид нар одоо координатаар нь зураглаж бүртгэж оруулсан байгаа. За мөн энэ одоо системэн дээр дэд систем болох хэлийн цэсийн одоо тусгай систем байгаа нээлттэй.
Энэ системээс манай аймаг сумын одоо хилийн асуудалтай, маргаантай, эргэлзээтэй ийм одоо зүйлүүд байгаа бол эндээс бас одоо манай иргэд мэдээлэл авч болно. За уул усны нэрийг бол одоо бас энэ газар зүйн нэрийн тодорхойлт мэдээллийн сан бүрдүүлэх гэдэг ажлын хүрээнд одоо бид хүн энэ мэдээллийн сандаа бол бүрэн бүртгэсэн. Цаашдаа бол ийм давхцал зөрчил гаргуулахгүй байхад бол энэ цахим системээр одоо зохион байгуулж ажиллаж байгаа. Тэр монгол хэлтэй холбоотой асуудлаар нийгмийн шинжилгээ ухааны хариуцсан дэд ерөнхийлөгч Цэрэндорж гэдэг хүн байна. Хариулах уу? 7 номер. За яг бидэнтэй шууд хамаатай асуудал биш шиг байна. Энэ бол одоо нөгөө монополийн эсрэг газарт хандаж яасан баг. За ер нь бол монгол хэлний одоо хуулийг бас хэрэгжүүлэх гол ажлыг бол манай шинжилгээ ухааны академийн хэл зохиолын хүрээлэн бас хариуцж явдаг. Тэгэхээр энэ яагаад энэ нэрс гадаад хэлээр нэрлэгдсэн бэ гэдэг дээр би бас нэг хариулт өөрийн бодлыг хэлье. Яагаад тэгэхээр энэ бол нутгийн ард иргэд бас өөрийнхөө нэрлэдэг. За дээр нь бас социализмын үед бас газрын зураг тэмдэглэхдээ тухайн үеийнх нь хүмүүсийн одоо хэлж исэн энэ нэрээр нь бас тэмдэглэгдсэн гэх мэт ийм олон шалтгаантай байгаа юм а. Тэгээ ер нь бол энэ гадаад нэрээр нэрлэгдсэн гэдэг энэ нэрсийн зарим нь бол яг уугуул монгол үгс байгаа. Бид 7 номерыг үсэж хариулъя. тийм бид жишээлбэл сая нийт нэг 500 гаруй нэр дээр судалгаа хийгээд үзэхэд нэг 200 орчим нь уугуул монгол үгс байгаа. Тэр бид нар өөрсдөө бас энэ хуучин монгол үгсээ бас мэдхээ байжчихсан, мартчихсан иймэрхүү асуудлууд бас гарч ирж байгаа. Тэгээ яг гадаад хэлээр нэрлэгдэж байгаа энэ нэрсийг бол эхний ээлжинд энэ Баян-Улгийн аймгийн хэмжээнд хуучин одоо сургуулж бичиг, хуучны газрын зураг, за бусад материалууд тал талаас нь одоо ингэж материалууд дээр ажиллаж тодруулж өгсөн гэдгийг бас энд тэмдэглэе. Баярлалаа. За Батэлжин Батэрдэн гишүүнд тодруулъя. Та хэд маань оруулж ирсэн материал дотор үн зөв нэрийг таниулан сурталчлах, тэмдэглэлжүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж бичсэн л байгаа юм л да. Одоо Улаанбаатар хотод байгаа энэ нэршлүүдээ яах вэ? Тэр нэг Туркийн нэртэй гудамж байна. Туркээр өвчтсөн. Одоо хүртэл ажиллаа. Зоос хоёлын тэнд. За зарим нь бол одоо Хятад яваад байгаа, Солонгос яваад байгаа ч мэддэхгүй. Одоо Нисхонгосны буудлаас наашаа явж байхад Эхлэл гэдэг компани Хятадаар өвчтсөн. Зар сурталчилгаа байршуулсан. Бүх асуудал болсон. Нийгмийн сүлжээн дээр. Тэгээ ер нь энэ хуулийг бид нэр яг хизээ хэрэгжүүлэх юм бэ? Хэн хэрэгжүүлэх юм бэ? Гэд дээр газар геодозон зургжин газар маань хариулах юм уу? Ягаад та ядаас суугаад байна гэхээр мэдээллийн нэгдсэн сантай холбоотой асуудал танах дээр л байгаа шиг байна л та. Тэгээ гудамжны нэршлүүд тавьсан сурталчилгаа бүгд л 5 номер хариулъя. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. За Улаанбаатар хотын хэмжээнд бол одоо газар зүйн нэрийг за хаягжуулалтын асуудал дээр төлөвлөгөө эргэлж байгаа. За ер нь бол одоо аливаа одоо хот зургийн газар за гудамж зам талбайд ер нь одоо гадаад нэрийг бас өгч болно. Геодын зураг зүйн тухай хуульд заасан байгаа. Тэгэхээр гадаад нэр өгөхөд иргэдийн хурлаас шийдвэр гараад шийдвэр гарахаас өмнө газар хэлний бодлогын үндсийг зөвлөлгээд ерөнхийлөгчийн дэргэдэх энэ одоо зөвлөлөөс зөвшөөрөл авч зөвшөлдсөнийхаа үндсэн дээрээс бол иргэдийн хурлаас одоо тухайн одоо гудамж замд гадаад нэр олгож ингэж одоо явж байгаа. Тэгэхээр бол энэ хаягжуулалтынхаа асуудал дээр гудамжны нэр олгох за мөн одоо хаяг олох энэ асуудлууд бол иргэдийн хурлын түвшинд шийдэгдэж байна. За бид бүхний хувьд бол 2013 онд батлагдсан хаягжуулалтын тухай хуулийг шинжилсэн найруулгын төслийг бол боловсруулсан байгаа. За мөн хаягжуулалтыг 5 номер гүйцээж хариулъя. системийг
ашиглалтанд одоо боловсруулж хэрэглэн нэвтрүүлсэн. За одоо бол 21 аймаг дээр энэ системийг ашиглаад шинэ одоо хаягаа олгоо явж байна. За нийслэл Улаанбаатар хот дээр иргэдийн хурлууд бүх гудамж замдаа бол нэр олох одоо юм хурлуудыг зохион байгуулж байгаа. Энэ одоо 4-5 сард багтааж энэ бүх зам гудамжинд нэр одоо аль биесээр олгогдчих юм бол энэ систем рүү ороод шинэ системээр Улаанбаатар хотын хэмжээнд гудамжны нэрүүд одоо автоматар олгогдно. За тэгээ үүнийхээ хүрээнд дараа нь бол бид бүхэн бас энэ тэмдэглүүлэх ажлуудыг бол зохион байгуулна. За энэ удахгүй бас сая ярьсан одоо хаяжуулалтын тухай шинжилсэн найруулгын хуулиа бид бүхэн оруулж ирж байгаа. Энэ хууль маань өөрөө бас олон улсын хаяжуулалтын энэ одоо арга аргачлалын дагуу одоо бас боловсруулах, хаяг олох ийм одоо зохион байгуулалтыг хангасан ийм хууль болж байгаа. Тэгэхээр бол гадаад нэрийг бол бас одоо иргэдийн хурл өөрөө зөвшөөрөл олгож байгаа. За энэ хуулиудын хэрэгжилтэн дээр газар зохион байгуулалт гэдэг зургийн ерхий газар аймаг нийслэл сумын засаг дарга нар